За самгаруу хайрхан хайрхны нутагт гин. Энийг би баг юуны хөндий гэж бодож байна. Шургийн хөндий гэж бодож байна. Ер нь бол гэтээ яг хэлж мэдэхгүй байна. Нутгийн улсуудаас нь асууж чадаагүй байгаа. Нөгөө явсан юунаас шургийн ганцнаас зоогийн газраас ер нь бол 70 гэдэг чинь 20 км 10 хэдэн км явчаад байна. За энэ баруун талд уурхай болтой нэг юм байна. За тэр талд болохоор самгаруу хайрхан гэд 70 км-ийн шон дээр нэг юм уурхай байна. Бас хөнгө голын сав газраар явж байна. Тэгээд ихсэн чи чистэ. Үнэхээр сайхан байгальтай газар байна. Ингээ доороо айл амтны тэрэлжи үнзий таашаал юм. Оо сад мадна. Гоё юм оо, гоё тогтцтой. Хангаа газрын нөгөө нэг том хаднууд энүүхээ энчээ дуусчлаа. Ийшээ байгаа байх гэж утсан чи ер нь бол байхгүй байна. Уулын дундаасаа цохойсон ер нь бол дандаа хадрахаг болтой. Үүс урмал байгаа гэсэн шинжгүй. Үүс урмал багтай юм байна. Яа, Баян үлгийн нутагт орж ирсэ. Тэгээд сонноос Монголын хамгийн хямдхан буузыг оллоо. Нэг ширхэг нь 1200 төгрөг гэж байна. Үнэхээр гайхалтай. Дайжгүй томч бууз байна. За тэр бууз маань болохоор одоо яг миний эргэж байгаа эргэлтний өмнө байгаа. Яг Казакион ганц гэж нэрлэж
заншсан юм байна. Нөгөө нэр нь болохоор нэг казак нэр байсан. Би тэрнийг тогтоосонгүй. За Баян-Улгийн аймгийн нутагтаа ороод ирсэн. Ингээд Цамгаа руу хайрхны урд талд явж байна. Хонгон хөнди гэж газар байна. Нөгөө газартаа л явж байна. За 97 км байсан юм шүү. Ховд аймгаас 96 дахь км дээр яваад Гуанз байгаа. Тэр Гуанз нь замын баруун гарталт байгаа. Тэгээд 1200 төгрөг гэж байна шүү. Айгуу дайггүй амттай бууз байла. Кетчуп лав хэрэглээд ахааргүй л бууз байла. За Хонгон олоос одоо энэ зүүн талд байгаа. Зүүн тишээ ийшээ явж байгаа. Энэ нүнгээр болохоор 4 нуур руу явд юм байна. Тэгээд нэр өшөө юм ярих юм гэх юм бол би энэ чинээс ийшээ одоо яг эцсийн айл нь энэ гэсэн 40 км айл байхгүй 35 дахь километр дээр нэг айл байгаа гэж дуулсан байгаа гэсэн. Тэрнээс өөр айл алгаа. Салам алейкум. Сайн уу? Монголоор ярина үстэй. Зуршлаг сайхан уу? Улаанбаатараас явж байна. 6 сарын дундуур гарсан. Баяртай. Тамано. За ийшээ тэр дэлгүүн гэсэн баг шиг байна. Дэлгүүн юм байна, дэлгүүн гэнэ. Ийшээ дэлгүүн сум 70 км. Дэлгүүн сум руугаа явахынхаа замд ямар ч лсэн 4 нуур муураа үзэж болд юм байна. Дэлгүүн сум нь бас урдаа нууртай юм байна. За тэгээ энэ нутагт 5 сараас хойш ер нь бол баг ороогүй шахав гиндэ. Тэгээд ер нь бол ийм жоохон гандуу байгаа гэж байна. Тэрнээс сайхан ногоордгоо гэж. За дуугаад хүрчихсэн. 1 2. За дуугаад хүрчихсэн. Юун дээр явж юм да. Хэрэгдүүлээ.
Оо нөгөө ихний даваагаа давах гэж явж байна. Энэ үхэн л байна да. Харагдах нэ. Аваа нэнчээ. Далайн түвшнээс дэш 2601 байсан баха. 2600 м өндөрт байгаа. Даваа байна. За тэгээд энэ даваа ер нь бол хэрвээ тас ороод боогдох юм бол маш их хэмжээгээр юу яадаг бололтой. Цас хунгарлах аюултай юм байна. Тэгэд энэ чи замын хажууд байгаа энэ нэг шар болцсон. Энэ нэг шороонуудыг харж байна. Эднэр болохоор юу гэсэн үг уул нь бол цас орохлоор хүрддээд зам руу цацдаг галтргаатай болох юм бол шороогоор юу анаа гэсэн үг. Цас мөсийг даваага галтргааг нь багасгана гэсэн үг. Гэвч энэ чи шороо бүгдээрээ усанд орсоо явчих. Тэгээд тэр болгоныг ер нь бол холын замд явж байгаа хүмүүс мэддэггүй юм шиг байгаа. Энэ овгор шороонууд яг яагаад тавьсан байдгийг мэддэггүй юм шиг байгаа. Тэгээ мэддэг хүмүүс нь болохоор цацаж хэрэглээд идэг. Мэдгүйнүүд нь болохоор хэрэгэл тэр дараа зогсоод идэг. Хизээ засаа айлах бол хизээ намайг хүн ирж авах бол гэд бодоод идэг юм шиг байгаамаа. Тэм учраас таад нар бас холын энд явахдаа хурдтай яваарай гэдэг юм чинь энэ давааны шороог цацах зориулттай юм аа гэдгийг ойлгоорой. Тэрнээс та нараар цас малтуулах гээд байгаа юм бишээ. Шороо цацах зориулттай юм аа. Жижигхэн ч болтгой хурд байхад болно гэсэн үг. Тохоо өрөөний цаснууд өгдөн шүү дээ. Хурднууд өгдөн шүү дээ. Тэрнийг юу анаа гэсэн үг. За ингээд давааныхаа орой дээр бараг л гараад ирсэн. Одоо тэнцээ сутаа хайрхан харагдаж байна. Энэ хөх нуруу гэсэн. Гэт ямар ч байсан 600. За сүүл зогсон нөгөө нэг хоолны газраас хойш бол 600 м-ийн алсалтай хөксүрийг 20 орчим км байсан баха. Нийтдээ 20 орчим км-ийг даваад гараад ирлээ. Одоо цаг 7:10 болж байна. Тэгэхээр яах нь вэ? Дараагийн байрлал, дараагийн даваа бас нэг 20 км-ийн зайтай байгаа. Ямар тач тэр бараатын даваалууга дөхөн хэрвээ үнэхээр амжихгүй байх юм бол давааныхаа ойр хавцаа хонно. Даваан дээрээ гарч чадах юм бол толом нуурлуу. Шүнч байсан хамаагүй, хархуусан ч хамаагүй давхад орноо. Гэтэ машинуудтай аль болохоор болгоомжтой явах хэрэгтэй. Харанхуй болохоор машин тэргэнд гайвалж явж болохгүй. Одоогийн байдлаар гэгээ тасрахаа гэсэн болоогүй байна. За даваан дээрээ гарч ирсэн. Одоо энэ ч нэг жоохон уруу татах та. Ой. Сая энэ үхэн дээр алхахад хүртэл нилээн хүнд даваа байна. Тэгээд ер нь бол ямар ч лээсэ даваа давахгүй л болохгүй. Хүнээс тусламж гойно гэж байхгүй. Тийм учраас авсаар л байх болно. За надтай хамт хин уруудах чинь. За энэ нилээ уруу гэсэн. Одоо араа шүдэ тохируулнаа. Жохон хүн дараанд хийхгүй бол хөнгө араан дээр
хөл алдах аюултай. За энийг 2 км орчим уруу байгаа ах гэж бодож байна. За 113 уруудад үзэндээ. Хүү. За урдх юмнууд хийсгэж байна да. Айд болохоор тоорн затахгүй явахыг хэлж дээ. За камерын малгай маань бай камерын дүрс хааж иж магадгүй баха. Нэг хэсэг бүлэг хүмүүс зогсож байна. Би цаашаа давааргаа явна гэж бодож байгаа учраас ерөнхийдөө бол чигээр явна. За араасаа доохондоо машин алга. За 2 км уруудчлаа. Хурд жоохон багасч эхэлж байна. Цагдаа магтаа байсан байх шүү. Гэтэ цагдаа надад хамаагүй. Би тийм хурд яваагүй.